Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана хүүхдүүдээ. За өнөөдрийн химийн энерги сэдвтэй хичээлээр химийн холбооны энергийг ашиглаад урвалын дулааны илэрлийг тооцоолох аргатай танилцсанаа. Жишээ дасгалаар Яшийн нэг дасгал авсан байна. За этилен бромтой харилцан үйлчилж дибром титан үсгэх урвалын тэгштэгэл нь за ингэж явагдана. За дараах хүсэгтэн мэдээллийг ашиглан энэ урвалын дулааны илэрлийг тооцоолно гэсэн байна. За хүсэгтэн мэдээлэл дээр болохоор химийн холбооны энергиуд өгөгдсөн байна. За энэ дасгалыг хэдүүлээ хийхин тулд эхлээд онлын мэдлэгээ нэг баттгахыг. За химийн урвалын явцад дулааны илэрл үүсдэг байгаа. Нэг бол химийн урвалын явцад дулаан ялгарч яадаг, эсвэл дулаан шингээгдэж яадаг. За энэ нь юутай холбоотой вэ гэвэл ер нь бол химийн урвалтай холбож тайлбарлах юм бол химийн урвал явцад их бодисууд маань урвалд ороод бүтээгдэхүүн бодис үүсгдэг байгаа. За тэгвэл их бодисуудын маань химийн холбоо тасраад урвалын явцад шинээр бүтээгдэхүүн үүсгэхэд шинээр химийн холбоо үүсч яадаг. За тэгвэл их бодисуудын химийн холбоог таслахад тодорхой хүчээр холбогдсон байгаа хүчийг таслахад гаднаас энерги шаардагддаг. За тэгвэл химийн холбоо тасарч байгаа процесс нь дулааныг өөртөө зарцуулж байгаа учраас энэ маань эндотерм процесс гэдэг. За тэгвэл бүтээгдэхүүн бодис үүсгэхэд шинээр химийн холбоо үүсч яадаг. За тэгвэл энэ шинээр химийн холбоо үүсэх процесс нь бол экзотерм процесс гэдэг. За тэгвэл урвалын явцад энэ химийн холбоо тасрах болон химийн холбоо үүсэх энэ процесс маань зэрэг явагдаж идэг. За тэгвэл энэ үед ялгарч байгаа болон шингээгдэж байгаа дулааны хэмжээ ялгаатай учраас тухайн урвал нь нэг бол дулааныг шингээдэг, нэг бол дулааныг ялгаруулдаг байна. За тэгэхээр альва урвалын дулааны илэрлийг химийн холбооны энергийг ашиглаад бас тооцоож болно гэсэн үг. За нэгдүгээр бид бас энэ бодлогыг бодохын тулд урвалд орж байгаа их бодисуудын химийн холбоог таслахад хичнээн хэмжээний энерги зарцуулагдах вэ гэдгийг тооцоолъё. За тэгвэл зарцуулагдах энергийг тооцоолно. За биднес химийн холбооны энерги ашиглаж тооцоолох байгаа учраас энэ байгуулалтын томьёогоор урвалыг бичсэн байна. За тэгвэл энэ урвалаас харах юм бол CH холбоо маань 4 ширхэг байна. За тэгвэл CH холбооны энергийг 4-өөр үржиж өгнө. За тоолох нь штэ. CH гэсэн холбоо 1 2 3 4. За энэ дээр нэмэх нь за ер нь бол энэ химийн урвалын явцад эдгээр бүх холбоогоо тасарна гэж үзэж байна. Дараагийн энерги нь за этилений молекул дотор байгаа CC гэсэн давхар холбооны энерги авч үзнэ. За нэмэх нь бром гэсэн химийн холбооны энерги. За эдгээр нь бол ингээд их бодисуудын нийт химийн холбоог таслахад зарцуулагдах энергийн утгыг гаргаж ирнэ гэсэн үг. За биднээс энэ илэрхийлэл дээрээ тоогоо орлуулчихна. CH холбоо маань 4 байгаа учраас 4-ийг 400-аар үржээд нэмэх нь за CH холбоо маань 600 гэж байна. Утга нь бром гэсэн холбоо маань 200. За ингээд нийлбэр утгыг авахаар 2400 кJ. За тэгвэл их бодисуудын химийн холбоог таслахад нийтдээ 2400 кJ энерги зарцуулагдана гэсэн. За дараагийн процессд бол химийн урвалд бүх холбоо тасарсны дараа шинээр химийн холбоо үүсэж шинэ бүтээгдэхүүн үүсэж байгаа. За тэгвэл шинээр химийн холбоо үүсгэхэд энерги ялгарна гэж хэлсэн байгаа. За ялгарах энерги. За тэгвэл хичнээн хэмжээний энерги ялгарх вэ гэдгийг олж эзэмээр. За бүтээгдэхүүн бодисын байгуулалтаас харах юм бол за CH холбоо маань 4 ширхэг байна. За 4-ийг үржих нь CH холбоо. За нэмэх нь CC холбоо маань 1 ширхэг байна. За нэмэх нь за C бром гэсэн холбоо маань 2 ширхэг байна. За 2-оор үржиж өгнө. За энэ илэрхийлэл дээрээ биднээс утгууд орлуул авчина. 4-ийг үржих нь 400 нэмэх нь за CC холбооны утга 350 байна. Нэмэх нь за 2-ыг үржих нь 300. C бром гэдэг холбооны утга. За инхээр 2550
киложоул гэсэн утга гарч ирж байна. За 3 дугаар үйлдэл болохоор одоо биднээс энэ хоёр зарцуулагдж байгаа болон ялгарч байгаа энергийн өөрчлөлт зөрүүг нь олно гэсэн үг. За энэ маань одоо энэ урвалын энтальпи болж өгнө. Энтальпи өөрчлөлт болж байна. За тэгэхээр 2550-аас 2400 гэсчээ. За тэгэхээр 150. За тэгэхээр эндээс одоо тэмдгээ харъя хэдүүлээ. За энд зарцуулагдж байгаа энерги нь ялгарч байгаа энергиэсээ бага байгаа. Тэгэхээр энэ урвалын хувьд бол энерги одоо яг энэ зөрүү маань одоо ялгарч өгнө гэсэн үг. Гадагшаа энерги ялгаруулна. Тэгэхээр энэ маань одоо экзотерм урвал учраас экзотерм урвал дээр одоо энтальпи утга хасах тэмдэгтэй байдаг. Тэгэхээр энд хасах тэмдэг оруулж өгнө гэсэн үг. За ингээд киложоул гэсэн за ийм хариу гарч ирэх нэ. За ингээд энэ тестийн хариу бол одоо Е хөлбөрийнх нь шүү дээ. Е хөлбөрийг биднээс тооцооноос оллоо. За өнөөдрийн хичээл үгээр төгслөө. Та бүхэн өнөөдрийн мэдлэгээ баттгаад одоо энэ даалгаврыг гэртээ ажиллаарай. За баяр тагттай.